За өнөөдөр бүгдээрээ йог болон бясалгал хийхдээ амьсгалаа хэрхэн мэдрэх вэ тал дээр ажиллацгаая. За бясалгал хийгээ суухад амьсгалаа мэдрээрээ, амьсгал дээр төвлөрөөрэй гэж маш их хэлдэг. Тэгэхээр энэ бол одоо төвлөрөхөд илүү одоо йогыг бодоход амархан байдаг боловч йог хийхдээ бид нэр амьсгалаа яах вэ гэд мартчихдаг, эсвэл түгжээд идэг. Тэгэхээр йог хийхдээ амьсгалаа авахд маш амархан та бүхэндээ аргыг зааж өгье. Тэгээд энэ нь болохоор яадаг вэ гэхээр аль болох одоо жишээлбэл газраас хүндэрж байгаа поз авахдаа амьсгалыг дандаа аавна. За тэгээ газар руу бууж өгч байгаа поз авах болгондоо амьсгалаа гаргана. За хэдүүлээ жишээтэйгээр явцгаая. За маш амархан йогийн дасгал cat and cow гэд байгаа тий. За энэ дасгалыг хийхийн өмнө одоо жишээлбэл амьсгалаа авах үед газраас хүндэрнэ гэсэн үг. Дэшээ боллоо. За муур байрлал болохоор хотоос нь нуруугаа тэгшлээд дээш нь өргөөд одоо толгой доош нь болж байгаа учраас газар руу одоо болж байгаа учраас амьсгалаа гаргана. За ийм байдлаар амьсгалыг авч болно. Тэгэхээр ерөнхийдөө болохоор газраас хүндэрхтөө амьсгалаа аваад газар руу болохтой амьсгалыг гаргаж өгнө. За йог хийхдээ та бүхэн энэ зөвлөмжийг санаад хийгээрэй.